төрлөختний түүхийг аваад үзэнгүүт саяхны хүртэл бид бүхэн дэлхийг ертөнцийн төвд байдаг гэж боддог байлаа. Энэ мэдээлэлд нийтээрээ сохроор итгэж үүнийг эсэргүүцсэн нь харин бурханд тэрслэгч буруу номтон химээгдэн шийтгүүлдэг байжээ. Бүр заримдаа цаазаар ахуулах тохиолдолч гардаг байв. Өнөөдөр 8 настай болчраас 80 настай ахмад хүртэл мэдэх энэ энгийн мэдээлэлээс болж зарим хүмүүс маш хэцүү бэрхшээлүүдийг туулсан байлаа. Энэ хувьсгалыг харин Коперник эхлүүлсэн юм а. Нарыг ертөнцийн төвд байдаг хэмээн жаахан эндүрсэн ч тухайн цаг үедээ бол гайхамшигтай тесрэлтийг хийж 15 дугаар зуунд дэлхийг хавтгаа бас ертөнцийн төвд нь оршдог гэдэгт итгэж байсан хүмүүст хувьсгал авчирсан хар хүнцгийг нээсэн билээ. 21-р зуун өнгөрөөд 21 дахь жил болох гэж байхад одоо хүртэл дэлхийг хавтгаа гэдэг хүмүүс ч бас бий. Энэ хүмүүс харин 15 дугаар зуунд тун айтаахан амьдрах байсан юм да. За тэр чи яах вэ? Мэдээж Коперникийн нээсэн энэ хар хүнцгүүд шууд тэр доороо бүх буруу ойлголтуудыг арчин хаяагүй. Судалгаа нийтлснээс 1 жилийн дараа Коперник нас бардаг бөгөөд зөрүүд эрх баригчид түүний санааг үгүйсгэсээр байдаг. Хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн энэ эсэргүүцэл 17-18 дугаар зуунаас Ньютон мэтийн эрдэмтдийн тусламжтайгаар төгсгөл болдог ба ертөнцөөр дүүрэн байдаг дундаж нэгэн одыг тойрон эргэх нэгэн гариг дээр бид амьдардаг юм байна гэдгээ мэдэж авсан юм а. 20 дугаар зууны эхээс харин өөр зөндөө галактикууд байдаг гэдгийг бид мэдсэн ба изотроп буюу жигд тархалтын шин чанартай ертөнцийн загвараар ертөнцид төв гэж байдаггүй гэдгийг бас ойлгож энэ эрэл хайгуулаа төгсгөл болгоод бусад зүйлсийг бид шинжилж эхэлсэн байдаг. За, сайн уу манайхаа? Юу яцгаанда? Тийм ээ. Та зөв суугтаа байна. Гэж юуэг үзэж байна. Энэ бол жаахан сонирхолтой байх болов уу гэд бидний бэлдсэн бяцхан surprise байсан юм. Бичлэгт маань дуу хоолойгоо нэмсэн, эмэгтэй хүний уянгалаг хоолойгоор суугийг маань жимсэн уянгаа эгчтэй баярлалаа. Уянгаа эгч бол манай дэмжигч гишүүдийн нэг бөгөөд бас өөрийн гэсэн суугтай. Уянга Канада гэсэн суугаар та зочлоод Канада улсын тухай, мөн тэдний соёлын тухай мэдээллүүдийг хүртэх боломжтой. Удахгүй энэ суугаар хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд цацагдж эхлэх болно. За, хүсвэл сэдв рүүгээ буцаад орцгоё. Өмнөх бичлэгүүдээр бид Эдвин Хабблийн тухай ярьсан. ертөнцийг тэлдэг гэдгийг мэдж авснаар хүн төрлөختөн сансрын удмыг илүү нухалстай судалж эхэлсэн байдаг. Квант физик болон классик физикчид хоорондын дайн намсаж тэд сансрын удмаар хамтдаа аялах болов. Тэд матери буюу бодисыг яаж хэрхэн үүсэн талаарх хариултыг сансрын гүнээс хайж эхэллээ. Тэгвэл матери буюу бодис яаж үүссэн юм бэ? Бидний харж, барьж, бас мэдэж байгаа энэ биетүүд, энэ дэлхий, гариг, галактикууд юунаас үүссэн юм бэ? Дэлхийг оддын тоосонцороос үүссэн гэж ярьсан. Тэгвэл энэ тоос мананцар хаанаас гараад ирвэ? Хаббл телескопын авсан энэ домогт зураг дээр мянгаад галактик бидэнд харагдаж байна. Зарим нь маш бүдэгхэн, учир нь маш хөгшин галактик гэсэн үг. Энд байх зарим гэрлүүд 13 тэрбум жилийн өмнөхөөс ирж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ бид сансарт байх альва нэг гэрэл рүү харж байхдаа үнэндээ цаг хугацаагаар аялж байна гэсэн үг. Эхлэл цэг рүү, их тесрэлт рүү. Гэхдээ энэ галактикууд, од эрхсүүд, оддын манацрууд юунаас үүссэн юм бэ? Тэгэхээр энэ космик нууцын тайлал нь нэг иймэрхүү. Бидний харж байгаа бүх зүйлс, бидний харж чадахгүй байгаа хоёр зүйлийн хооронд болсон санаанд багтамгүй нэгэн дайны үр дүнд үүссэн гэж бид бодож байгаа. Харанхуй матери болон саяхан нэгдсэн харанхуй энерги. Тийм ээ, энэ хоёр хүч хамтдаа ертөнцийг захирж байгаа. ертөнцид ирэх бүх зүйлс, бүх галактик, од эрхэс бидний харж чадах бүх зүйл нийлээд ертөнцийн дөнгөж 5% нь л эзлэнэ. Харин үлдсэн хэсэг нь энэ хоёрын мэдэлд байдаг. Энэ хоёрыг бид харж чадахгүй. Гэхдээ нөлөөг нь мэдэрч чадна. Үүний тулд шинжлэх ухаанчид 2001 онд WMAP нэртэй хиймэл дагуулыг сансарлуу илгээсэн. Зорилго нь ертөнцийн анхны гэрлийг илрүүлэх байв. Тийм ээ, ертөнцийн анхны гэрэл. Их тесрэлтээс 380 мянган жилийн дараа фотонууд чөлөөлөгдөж эхлэх үед ертөнц гэрэл нэвтрүүлэхэд тохиромжтой нэгтэд хүрсний дараах гэрэл. Их тесрэлтийн онолын анхны нотлогооны нэг болох сансрын бичил долгионы үлдэгдэл цацаргалт. 1960-аад онд Арно Пензиас болон Роберт Вилсон хэмээх сансар судлаачдын ажиллаж байсан радио долгион хэмжигчид баригдсан паразит долгионудаас тохиолдоор шахуу илэрсэн энэ цацаргалт нь их тесрэлтээс үлдсэн нотлох баримт юм. 1992 онд НАСА-гийн илгээсэн Кобе хиймэл дагуулын тусламжтайгаар энэ цацаргалтын оршихуйг анх удаа баттайгаар нотлсон бөгөөд ийхүү WMAP хиймэл дагуул нь энэ цацаргалтын нэрвэжсэн зургийг нь гаргахын тулд замдаа гарсан ба 9 жилийн турш үргэлжилсэн их ажлын үр дүнд энэ зургийг бидэнд харуулсан юм.
ертөнцийн нэрайн зураг гэж нэрлэгдэх энэ зургийг. Энэ зураг бол нялх ертөнцийн уйлах чимээн юм. Их тесрэлтийн үлдэгдэл ул мөрөн юм. Энэ ялгаатай өнгөнүүд бидний хувьд нэг их утга агуулахгүй ч сансар судлаачид энэ зургийг судлаад ертөнц үүснээс хойш юу болж өнгөрсөнг ойлгож чадах ба ертөнцийг яг хэдэн настайг нь бас наривчлан тогтоож чадна. 13.8 тэрбум жил. Гэхдээ бидэнд өргөн байрсан хамгийн чухал мэдээлэл нь ертөнцийн 95% нь харанхуй матер болон харанхуй энерги хэмээгдэх зүйлээр дүүрэн байлаа. Угтаа бол хар өнгөтэй биш байх л да. Бид нар зүгээр мэдэхгүй болохоро харанхуй гэд нэрлэжсэн юм. Тэгвэл мэдэхгүй зүйлээ яаж оршин буй гэдгийг нь мэдээд байгаа юм бэ? Тэгэхээр үүний тулд хурдны талаар жаал ярьцгаая. Та мэдгэл байх дэлхий маань нарыг ойролцоогоор 107,000 км/цагийн хурдтайгаар тойрдог. Тэгвэл нарны аймаг маань Тэнгэрийн заас буюу сүүн зам галактикийг хэр хурдтай тойрдог вэ? Цагт ойролцоогоор 800,000 км-ийн хурдаар. Аимшигтай хурд, тийм үү? Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл байгаа. Жишээ нь манай нарны аймаг дахь гаригуудын хурд нь нарнаас холдох тусмаа буурдаг. Улам удаашардаг. Ньютоны хуйлууд болон таталцлын нөлөө бидэнд үүнийг тайлбарладаг. Төвөөс холдох тусам хурд нь буурах ёстой. Тэгэхээр энэ логикоор авч үзвэл галактикийн төвийг тойрж ирэх гаригуудтай харьцуулахад галактикийн зах руу ойртох тусам тойрох хурд нь буурах ёстой. Тийм үү? Галактик буюу оддын ай гэдэг чинь нэлээд том тогтоц. 40 тэрбум мод гарагийг өөртөө агуулсан асар удам орон зай. Гэтэл маш хачирхалтай нь төвдөө ойрхон байгаа нэгэн од болон захад байгаа одны хооронд хурдны тийм ч сүртэй ялгаа байхгүй байлаа. Бараг адилхан хурдтай. Бүр зарим захын однууд төвийн одноосоо илүү хурдан тойрч байв. Сонирн байгаа биз? Энэ үзэгдлийг олж нээсэн Vera Rubin хэмээн эмэгтэйн түүхэнч бас сонирв. 1960-аас 70-аад оны үеэр бусад бүх салбар шиг сансар судлалтч бас ирчүүд ноёхлож байлаа. Гэхдээ Vera Rubin бүр хүүхэд байхасаа сансар огторгой сонирхолтой байсан бөгөөд үүнийг өөрийнхөө мэрэгжил болгосон ба бүх хүмүүс галактикийн төвийг судлаж байхад тэрээр галактикийн захад орших хотод дээр төвлөрч ийхүү энэ юр бусын ололтоо гаргаж ирсэн байдаг. Энэ үнэхээр хачирхалтай үзэгдэл байсан ба үүний нэг тайлбар байх учиртай байв. Нэр нь тийм ч их дуулдаагүй чимээгүй баатар Vera Rubin маань үүнийч бас тайлбарыг нээдэг. Эмэгтэй болохоор Princeton их сургуулийн сансар судлалын хөтөлбөрт хамрагдаж чадаагүй хэрнээ. Дээрээс нь 4 хүүхэдтэй хэрнээ үүнийг хийсэн байдаг. Тэгэхээр энэ үзэгдлийн тайлбар нь ийм. Энд та Андромеда галактикийг харж байна. Бидэнтэй хамгийн ойрхон спираль буюу Мушка галактик. Энэ бөөгнөрсөн оддын гэрлээс тэр хол байгаа. Загт нь байгаа од хүртэл төвтэйгээ хит ойрхон од шиг хөдлөж байв. Тэгвэл үүний боломжит ганц тайлбар нь энд од иргэсээс өөр нэгэн зүйл байх учиртай. Нэг бодис, нэг матер байх хэрэгтэй. Энэ нь харин харанхуй матер байсан юм. Хэрвээ таталцлын нөлөөгөөр захад байгаа од төвд байгаа одтой адилхан хөдлөж байвал үнэн дээр тэр од захад биш төвд нь байна гэсэн үг. Тэгэхээр галактикийн массыг нь бүрдүүлж байгаа өөр нэгэн зүйл байна гэсэн үг. Vera Rubin-ийн ажиглалтууд бидэнд галактикуудыг харанхуй матер гэж нэрлэгдэх телескопоор харах боломжгүй нэг бодисоор хүрээлэгдсэн байдгийг илтгэж байв. Галактикууд оргүй хоосонд биш энэ материйн дотор нь хөдлөж байгааг, галактикийн массны ихэнх хэсгийг нь угтаа харанхуй матер бүрдүүлж байгааг. Тэнгэр рүү ширтэх үед үнэндээ бид тухайн галактикийн жижигхэн нэг хэсгийг нь л харж байлаа. Үл үзэгдэх бодисоор дүүрэн тэнгис төвөх тоосон ширхгүүдийг бид харж байлаа. Угтаа бол бид нэг төрлийн тэнгис дунд хөвж яваа байх нь. Гэхдээ гол асуудал нь хамгийн том асуудал нь энэ харанхуй матер хэмээх бодис нь бидний мэдэх ямар ч бодистой төстэй биш. Бидний мэдэх ямар ч зүйлд, бидний харж чадах ямар ч гариг од ирэхээс галактикт ямар ч зүйл энэ бодисны уул мөрөнд байхгүй учраас харанхуй материйг судлаж байхдаа бид бүхэн үнэхээр гүн харанхуйг мэдэрч байна. Гэхдээ оршдог гэдгийг нь бол мэдэж байгаа. Үүний хамгийн том жишээ нь оддын үүсэл юм. Их тесрэлтийн дараахан оддыг үүсгэх ямар нэг нөхцөл бүрэлдээгүй байхад анхны одод яаж үүссэн юм бэ? Атомууд яг ямар чиглэлийн дагуу хөдлөж, ямар хүчин зүйлийн доор нийлж нэгдэн оддыг үүсгэсэн юм бэ? Эдгээрийн хариултыг бидэнд харанхуй матер өгөх болно. WMAP-ийн гаргасан энэ зургийг сайн ажвал зарим газарт харанхуй матер хит бөөгнөрсөн байгааг та харж болно. Энэ нягт бөөгнөрл нь харин харанхуй материйг таталцлын нөлөө үүсгэх боломжтой болгож байгаа юм. Тэгэхээр атомууд энэ цэгүүд дээр бөөгнөрөөд шахагдаад оддыг үүсгэсэн байж болно. Тийм ээ. Харанхуй материйг судлаж чадвал бидэнд маш олон нууцын тайллыг нөхөх болно. Гэхдээ харанхуй матерт түүнээс илүү харанхуйныг дайсан бий. Харанхуй энерги. Эдвин Хабблийн тусламжтайгаар ертөнцийг тэлдэг гэдгийг бид мэдж авсан. Тэгвэл бүр илүү сонирхолтой зүйлийг бид 1998 онд нэг А төрлийн супернова хэмээх нэгэн судалгаагаар мэдж авсан юм. ертөнц зүгээр нэг тэлээ зогсохгүй, тэлэх хурд нь улам нэмэгцээр байлаа. Тийм ээ.
ертөнц өдөр ирэх тусам улам хурдан тэлсээр байгаа. Их тесрэлтийг бид ярьсан. Нэгэн цагт ертөнц хэмжээшгүй их энерги хөрөмтлөгдсөн нэг цэг байсан. Удалгүй энэ их энерги орон зайг үүсгэн тэлсээр бас зарим нь матери болж хувирсаар одоогийн бидний ертөнцийг үүсгэсэн. Гэхдээ энэ их энерги мэдээж хязгааргүй биш. Хизээ нэгэн цагт ертөнцийн тэлэлт аажмаар удаашрах, явандаа зогсох шаардлагатай. Учир нь сая Вера Рубины нээсэн харанхуй матери дээр нэмээд орчлон дээрх бүх од галактик, бүх материудын нийт масс нь мөн энэ маасны үүсгэж буй таталцлын нөлөөгөөр нэг өдөр энэ тэлэлт зогсож ертөнц буцаад хумигдж эхлэх ёстой байв. Гэтэл ертөнц удаашрахаа бол бүр илүү хурдан тэлсээр байлаа. Тийм ээ. Энэ суперновануудыг судалсан эрдэмтдийн тооцоололоор ертөнцийн тэлэлт ойролцоогоор 5 тэрбум жилийн өмнө зогсох хэрэгтэй байсан ч 5 тэрбум жилийн өмнө ердийн матери болон харанхуй материуд өөрсдийн таталцлын нөлөөгөө нэг зүйлд алддаг. Илүү харанхуй нэг зүйлд ялагддаг. Харанхуй энергит. Учир нь ертөнц тэлэх тусам масс бүхий материудын хоорондын зайн холдсоор байв. Ийхүү таталцлын нөлөө багасах тусам сөрөг таталцал хэмээгдэх энэ харанхуй хүч улам хүчтэй болж байлаа. Жишээ нь та нэг бөмбөгийг тэнгэр өд шидэхэд таталцлын нөлөөгөөр энэ бөмбөг удалгүй буцаад доош явна. Тийм үү? Гэтэл харанхуй энерги хэмээгдэх энэ хүч таталцлын эсрэг үйлчилж бөмбөгийг улам хурдлуулсаар сансрын удам руу аваад явчих байгаа юм. Энэ мэтчлэн ертөнц улам хурдан тэлсээр галактикууд улам хурдтай бие биенээсээ холдсоор байна. Харанхуй матери нь галактикуудыг, од эрхсүүдийг нэг дор тогтоон барьж байдаг тогтооц. Харин түүний дайсан болох харанхуй энерги нь бүх зүйлийг хооронд нь холдуулж байдаг, салгаж байдаг нууцлаг хүч. Мөн энэ хоёр нийлээд бидний мэдэх ертөнцийн 95%-ийг нь бүрдүүлж байна. Сансар окторгүй яагаад харанхуй байдгийг одоо та ойлгосон байх. Одоогоор бид энэ хоёрыг яг юу гэдгийг нь баттай сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ онолууд байгаа. Тэднээс хамгийн хүчтэй нь харанхуй материйг нейтрино байж магадгүй гэсэн онол бий. Учир нь харанхуй матери нь фотон буюу гэрлийн бөөмтэй харилцан үйлчлэлд ордоггүй учраас бид түүнийг харж чаддаггүй. Мөн ямар ч төрлийн энергийн хувиралтай холбоо үүсгдэггүй. Ямар ч зүйлтэй харилцан үйлчлэлд ордоггүй учраас түүнийг илрүүлэх нь бараг л боломжгүй. Зөвхөн таталцлын нөлөөг нь л мэдэрч чадна. Харин нейтрино хэмээх игэл бөөмний онцлог нь үүнтэй маш адилхан. Жишээ нь манай нар секунд тутам асар их хэмжээний нейтриног ялгаруулж байдаг ч бид түүнийг нь мэдэрч чадахгүй. Нейтриног илрүүлэхийн тулд бид асар том, асар үнэтэй мэдрэгчүүдийг барьсан ч түүнийг илрүүлэх маш хэцүү. Энэ лабораторид ажилладаг хүмүүс өдөрт ганцхан ширхэг нейтрино барьвал маш их баярлдаг гэж бод. Тэгэхээр ойрын хэдэн жилд харанхуй матери бол нейтриногоос үүссэн тогтцсон юм а гэдэг мэдээг сонсох магадлал маш өндөр. Учир нь одод асар их нейтриног ялгаруулдаг. Мөн их тесрэлтийн үеэрч бас их хэмжээний нейтрино үүссэн гэдгийг өмнөх бичлэгдээр бид ярьсан. Мөн нейтрино тийм амархан бусад бөөмөстэй нэгддэггүй учраас ийхүү бөөгнөрсөөр энэ их хэмжээний массыг бүрдүүлсэн байх боломжтой. Энэ бол одоогийн байдлаар хамгийн хүчтэй онол. Харин нөгөө нэг онол нь юу вэ гэвэл заавал нейтрино биш. Бидний хараахан нээж амжаагүй байгаа өөр нэг игэл бөөм байх боломжтой гэж үздэг эрдэмтэд бий. Учир нь Хиггсийн бозоныг л гэхэд бид хэдхэн жилийн өмнө нээсэн шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг боломж төвлөр юм. Гэхдээ энэ хоёр шиг хүчтэй дэмжлэг аваагүй бас нэг шинэхэн онол бий. Энэ онолын дагуу бол зөвхөн манай ертөнцч биш, зэрэгэлдээ олон ертөнц оршин байдаг ба эдгээр ертөнцүүдийн нөлөөгөөр манай ертөнцийн масс нэмэгдэж байж болзошгүй гэж байгаа. Зэрэгэлдээ ертөнц болон олонлог ертөнцийн онолын талаар удахгүй ярих болно. Тэгэхээр эцэст нь эднэр бол зүгээр л онолууд. Бидний гарт одоогоор энэ хоёр харанхуй хүчийн талаар маш бага мэдээлэл байна. Тийм ч учраас харанхуй гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ бидний мэлмийн харанхуй байгаа учраас л эдгээр ойлголтууд харанхуй байгаа юм. Мэдлэг ухааны дэнлүү бидний замыг гэрэлтүүлэн байхад хизээ нэгэн цагт энэ харанхуйг бид ялан дийлэх нь гарцаагүй. Гол нь зөв гэрлээ дагах хэрэгтэй. ертөнцийг танин мэдхийн тулд энэ харанхуйг гэрэлтүүлэхийн тулд эрдэмтэд хамаг чадлаараа хичээцгэж байгаа. Хаана вэ гэж үү? Яг энд. CERN хэмээх лабораторид авраг хаадрон мөргөлдүүлэгчид. Байзаарай. CERN гэж юу билээ? Нэг л сонсон нэр байх чинь. Тийм ээ. CERN буюу дэлхий дээрх хамгийн том цөмийн физикийн лабораторийн тухай. Мөн Бурхны бөөм буюу Хиггс бозоны талаар дараагийн дугаар дээрээ ярилцгаая. Хамт байгаарай.